COP17 хурлын 9 дахь өдрийн хуралдаанууд эхэлж байна. За тэгэхээр өнөөдрийн гол сэдэв бол усны асуудлыг онцгойлон авч үзэж хуралдаанууд болон сэдвчилсэн хуралдаанууд болно. За яг миний энэ зогсож байгаа газар онцгой хөдлийн ерөнхий газрын зохион байгуулж байгаа сэдвчилсэн хуралдаан байна. За үүнд мэдээж усны асуудал, замун ганц зутын эрсдэлээс тулгарч байгаа асуудлын танилцуулгуудыг оролцогч талуудаа танилцуулж байна. Тэгэхээр өнөөдөр бүтэн өдрийн турш усны асуудлыг хөндлөн. Тэгэхээр Монгол улсын хувьд усны асуудал бас чухал асуудлын нэг. Тэгэхээр энэ усыг илүү ариг гамтай байх, за цас борооны усыг хөрөнгөлүүлэх олон асуудал дээр бас тодорхой шийдлүүд хүлээлттэй байгаа. За юун дээрээс тодорхой шийдлүүд гарах байгаа гэсэн энэ хүлээлттэй. За үзэгч та бүхэндээ бид онцгой хөдөл ерхий газраас Хөвсгөл далайд замун живсэн байсан техник хэрэгслүүдийг татан гаргасан ерөнхий макеты хэлбэрээр ингээд үзэгчдээс харуулж байна. Тэгэхээр энэ процессын ерөнхий үйл явцыг бас албаны хүмүүсээс бид тодруулан та бүхэндээ бас хүргэе. Тэгэхээр энэ удаагийн энэхүү Хөвсгөл далайгаас татан гаргасан техник хэрэгслүүдийг та нэг процессыг ерөнхий хэдэн метрээс татан гаргав, ер нь ямар техник ашиглаж татан гаргасантаараа үзэгчдээс мэдээлэл өгвөл. За баярлалаа. За Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар холбогдох байгууллага, аль паагчдын оролцоотойгоор Хөвсгөл нуур живсэн тээвэр хэсэг татан гаргах ажиллагааг 2021 оноос 2026 он буюу 6 жилийн хугацаанд нийт 25 тээвэр хэсэг болон Сүхбаатар хөлийн онгоц татан гаргах ажиллагаа зохион байгуулсан байгаа. За бид нар Сүхбаатар хөлийн онгоцыг татан гаргах ажиллагааны макет бол тэнцээ тустай байгаа. Энэ бол бид нар живсэн бусад дараагийн автомашинуудын эрийн хайх илрүү татан гаргах ажиллагааны макетыг ингээд Монгол улсын шийдвэрийн технологи ихний сургуулийн багш нар, үндэсний Батлан сургуулийн багш нар, Сүтүсний Жанжин штабын, цэргийн зөвлөх инженер, аль паагч нарын зохион бүтээсэн энэ загвараар туршилтын ажиллагаар анх бид нар туршиж үзсэн. За яаж эрен хайж, яаж холбож татж ажиллах вэ гэсэн юм макет ихний загварыг гаргаад энэ загварын дагуу анхны загвар пермиг боловсруулсан байгаа. Энэ дэр зураг энтрүүд бүрэн харагдах бах. За энэ нэг товчхон тайлбарлахад бол энэ зэрэг түвшний ашиглагддаг манай Монгол улсын хэмжээнд ашиглаж байгаа зэрэг армийн хүч хэрэгсэл болох хөгж понтон гэж байгаа. Гүүрийн байгууламж дээр ашиглагддаг. Энэ тэрэн дээр перм буюу өргөх төхөөрөмжийг угсраад живсэн байгаа объектыг холбох ажиллагааг холбосны дараа татах. 20 метрийн хэмжээнд ирээд татаад энд ирчингүүт нь энд шумбагч орно гэсэн. Шумбагч ороод давхар ахаад бэхлэгээ хийнэ гэсэн үг. Давхар бэхлэгээ хийсний дараа нь буцаагаад шумбагч гарсны дараа нь бүр дээшээ яваад энийхээ хавцаа тавьчихна гэсэн үг. Татаад энд л хүртэл хүрнэ гэсэн үг. Эндээс холбосныхаа дараа эрэг рүүгөө очиод эрэг дээрээ очиод гүйхийн хэсэг дээр нөгөө тээврийн хэрэгслээ буулгаад бэхлэгээнүүдийг салгаад эрэг дээрээс татах механизм буюу тусгай зориултын чирэгч машинд холбоод эрэг рүү татж гарах. Ийм процесстэй ингээд татан гаргах ажиллагаа явуулсан байгаа. 2023 оны бол 7 объектыг татсан объектууд энэ байна. Яг энэ хамгийн гүн гэхэд бид нар 171 метрийн гүнээс гаргасан байгаа. Ер нь хүн шумбах хэмжээ нь бол ер нь 50 метрийн гүнэл хамгийн өндөр зэрэглэлийн техникийн шумбалт хийх чадвартай аварч бол 50-с 60 метрийн гүнэл шумбна гэсэн. Тэрнээс доошоо хүн шумбах ямарч боломжгүй. Тийм учраас бид нар 171 метрийн гүнээс татах ажиллагаа зохион байгуулсан. Үүн дотор агуулгадж байсан нийт ер нь 2021-оос 26 оны хооронд нийт 80 орчим шатхуун тос тусганы материалыг Хөвсгөл далайгаас татан гаргаж холбогдох байгууллага хүмүүсийн заавар хяналтанд доор цаармжуулаад устгах ажиллагаа зохион байгуулсан байна. Ингээд энэ цистернүүдэнд ингээд бүгд шатхуун тос тусганы материалтайгаа бүгд ингээд гарч ирсэн. Энийг шинжилгээний байгууллагын 2 жил лабораторийн дүгнэлтээр ингээд тогтоогдчихсан байгаа даа. Энэ хамгийн эхлээд энэ Т100 трактор гэдэг энэ өөрөө 11 тонны жинтэй. Энэ объектыг бол гаргасан. Үүний хамгийн хүнд жинтэй гэж тооцох байх. Дараа нь 2 цистернтэй холбоотой 30 машин бүр ингээд хэлхээтэйгээр татж гаргаж ирсэн. Шийдвэр ухааны их сургуулийн болон геолог амшиг судлалын үндэсний хүрээлэнгийнх нь ингээд тооцож үзсэн. Энэ нь ойролцоогоор яг бид нар нөгөө талбайгаар жишиж үзэх юм бол Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээний талбайг тархахаар байсан байна гэдэг юм байна. Түүн дотор байсан загас жарахаа усны шувууд эдрийг тооцохгүйгээр зөвхөн талбайгаар тооцоход бол тийм хонхор хэмжээний талбай бүрхэхээр байсан байна л гэсэн. Тийм тооцоо бас гарч ирсэн. Танд баярлалаа ажиллаа. За баярлалаа. За тэгэхээр үзэгч та бүхэнд харж байгаа тэгэхээр энэ Хөвсгөл далайд байсан эдгээр энэ томоохон
техник хэрэгслүүдийн хувьд бол бүгд одоо нөгөө шатгуунтай байсан. За хэрвээ энэ шатгуун тухайн одоо хүсгэл талаад одоо задрал бий болсон бол тухайн одоо хэсэгт бол одоо усны бохирдол бий болж за тухайн хүсгэл талаа маань одоо бохирдох ийм эрсдэл бол байсан учраас үүнийг бас урьдчилан сэргийлж онцгой байдлын ерхий газар болон Монгол улсын одоо ерөнхийлөгчийн хамгаалалт газраас санаачлан энэ ажлыг бол шуурхаалan авч хэрэгжүүлснээр бол тодорхой үр дүн гарч за хүсгэл талааг бохирдлоос сэргийлэх энэ боломж бол бүрдсэн байгаа. Тэгэхээр Монгол улсын хувьд бол усны асуудал маш чухал байдаг. За говийн бүсрүүгээ бүр одоо усны хомсдолтой. За тийм учраас энэ цас борооны усыг хоригдлуулах энэ чиглэлээр бас бодлогын төвшөнд бас авч хэрэгжүүлэх ёстой гэдэг зүйлийг бол одоо холбогдох албаныхан бол хэлж байна. За үзэгч та бүхэндээ бид онцгой байдлын ерхий газрын одоо сэдвчилсэн хуралдаан буюу за мөн ус за мөн ганц зууд усны ослын талаарх одоо ерхий сэдвчилсэн танилцуулга дээрээс мэдээллийг та бүхэндээ өргөлээ. Анхаарлаа хандуус үзэгч та бүхэндээ баярлалаа.